Хай. За би энэ зүүн юу нэг аим бичлэг хийгээгүй юм байна. Тэгээд хийгээг бодож байгаа юм байна. Тэгээд энэ бичлэгээ би одоо энэ зүүн яг юу хийсэн бэ гэдгийг ингээд харуулна. Бичлэгээ маягаар харуулна. Тэгээд энэ зүүн би энийг амар хөдөө гадаа нэг амар яваагүй. Тэгээд хамгийн миний энэ зүүн хамгийн гоё дурсамж гол бол гинж мисс юм тоглолт байсан. Амар гоё байсан, үзэхэд амар гоё байсан. Тэгээд яг эхний 6 сард би амар жоохон өөрийгөө хөгжүүлж ингээд испани хэл сурч ирсэн. Тэгээд 7 сараас яг төрс өдрөөс хойш би жоохон ингээд мартчихсан. Тэгээд би энэ зүүн ерөнхийдөө ихшлээ надад кино үзэж өнгөрөөсөн. Соёлууна гэд одоо би энэ дээр ингээд постэр нь оруулна. Дээр ингээд постэр нь оруулах. Үзэн кинонуудыг постэр нь оруулна. Соёлуунаас тэгээд мэдээж Inside Out 2 байсан энэ дээр бас зураг оруулна. Тэгээд хамгийн соёлуунаа бол амар гоё киноос надад л амар таалагдсан. Тэгээд гэтээ жоохон ингээд нэг юм ингээд арай удаан ингээд амар удаа болгосон зохиод тийм гэтээ ерөөд бол гоё. Тэгээд чи нөгөө зүүн тийм элит үзсэн энэ бас нэг постыг оруулсан юм. Элитээс үзсэн. Энэ элит гэдэг кино яг бараг эйфория шиг гэтээ арай өөр нөгөө ингээд арай өөр төрлийн байсан. Тэгээд үзэд бараг юм илүүдэхгүй. Тэгээд тийм байсан. Тэгээд юу гинжимэсийн тоглолт бол миний хамгийн яг энэ зүүн үзсэн хамгийн том тоглолтсон. Тэгээд ерөөдөө л өөрт маш надад бол амар таалагдсан. Тэгээд энэ чадвалын дээр ингээд бичлэгийг нь оруулсан. Миний хийсэн ингээд миний зурнууд ингээд бичлэгээр ингээд маягаар ингээд оруулчихна. Хамтаа тэмдэглэж байна. Let's go. Энэ тоглолт дээр би нэг ингэж өвчлсөн байдیں۔ Тэгээд энэ нөгөө тайзныхын зураг энэ дээр би амар жаргалтай зураг авахулсан. Тоглолтын бичлэг ингэж дууслаа. Тэгээд миний стори дээр зөндөө байгаа. Тэгээд би ингэж найзтайгаа ингэж гараад оройч ингэж зугаалаад оройгс нэг ингэж өнгөрөөсөн. Тэгээд ерөнхийдөө одоо 100 дуслаа. За баг 100 дуусаад амар хурдан болчлоо. Тэгээд би одоо бол амар тийм яг гоё дурсамж яг зөндөө л байгаа л да. Гэтэ
би яг өөрийнхөө зоригжуулж Испани хэл сурахыг амар хүссэн учраас Испани хэл яг нэг амар сайн сураагүй юм. Нэг амар сайн сураагүй. Тэгээд яг хэдэн өгнөч хэллээ тэгэл нэг кино үзэл хэлэн өнгөрөөсөн. Гэтэ Испани хэл бол би амар тийм сонирхолтой хэлсэн. Миний амар сонирхолтой хэлсэн үзхийг амар хүсэх хэл хэлсэн. Тэгээд өөртөө би энэ зүүн ямар кино үзсэн юм гэхэд сонирхгүй. Тэгээ миний амар тот үзсэн ингээд кинонуудынхаа постэр ингээд би оруулчих юм. Энд ингээд томор оруулчих юм. Тэгээд хоёрын манайхан 6 дахь бүлэг нь үзсэн. Тэр нэгтээ нэг аим гоё яг. Яг 10-аас би яг 6 юм уу 7 л дүгэлэх. 6 юм 7 л. Яа. Өөрчн. Энэ ямар кино үзлээ. Яа. Гэтэ миний хавц хамгийн гоё кино бол их соёлон байсан. Тэгээд би яг энэ дэр пост нь оруулах юм. Энэ дэр нь оруулчих. Нийт 3 бүлэгтэйсэн тэр. Тэгээд 3 бүлэг нь эхний 2 бүлэг нь 80 ангитай. Тэгээд 3 дахь бүлэг нь 60 ангитай байсан. Бүтэн 3 сая зориулж үзсэн дуусгасан шүү. Дуусгасан. Тэгээд айгүй таалагдсан. Намайг нэр асим хийгээч гэж хүмүүс асуугаадсан. Тэгээд би амар гол нь хий гэхээр ингээд амар гоё санаа олдохгүй. Ингээд ярьж хийх үү, яаж хийх вэ гэж сайн мэдэхгүй. Тэгээд комментарн дээр нь яаж хийх юм гэдэг өөрөө. Тэр нүрээ би ингээд өнөөдөр нэг ингэж бутахыг хичээсэн. Гэтэ яаж бутсан сайн мэдэхгүй л юм гэхдээ. Надад таалагдсан. Хэрвээ хүсвэл би бас үзсэн кинонуудынхаа сэтгэл бас юу үнэлгээгээ хийж бас бичлэг хийж болно. Тэгээд та нар хэрвээ үзмээр байвал доор коммент хэсэгт бичээрэй. Тэгээд баяртай.